Тодруулах өрх юм бидний урилга хүлээж авсан танд баярлалаа. За, улсын хурлаар дээр ерөнхийлөгчийн санаачилсан шилэн дансны тухай хууль орж ирж байна. Өмнө нь орж ирээд одоо эрх баригчдын эсрэг санал өгч унгааж явуулсан л да. Тэгэхээр энэ дээр бол хоёр үндсэнд асуудал байна. Эхнийх нь юу вэ гэхээр тэр аливаа нэгэн одоо мөнгөн гүйлгээ хийх тухай одоо даргын төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн менежерүүдийн шийдвэрийг ил тод болгох тухай асуудлыг энэ дөр хөндөж байгаа. Хоёрдугаарт нь иргэний аудит гэдэг зүйлийг иргэний аудит гэж юу гэсэн үг юм бэ гэдэг асуудлыг улсын хурлын чуулган дээр бол нэлээд яригдсан л да. Гэхдээ иргэний аудит гэдэг нь үндсэндээ бол мэдээллийг ил тод болгох тухай асуудал ш. Түүнээс аудитын байгууллага гэсэн агуул зүйл ойлголт бол энд байхгүй. Их хурл дээр бол энэ иргэний аудит гэж байгаа юм чинь үнийгээ яаж одоо ямар аудит гэж ойлгох юм бэ гэдэг асуудлыг зарим гишүүд тавьж байгаа тэнийг бол унагаасан шүү дээ. Тэр иргэний аудит гэдэг нь агуулгаар нь юу гэсэн үг вөхөр ерөөсөө төсөв хөрөнгөтэй мөнгөтэй холбоотой асуудлуудыг олон нийт мэдчих хэвээр. Одооний ялангуяа сүүлийн үеийн хэл мэдээллийн хэрэгслүүд улам өргөжж байгаа шүү дээ. Олон нарийн болж байгаа хүмүүсүүд одоо Facebook, Twitter-ээр дамжуулж бас мэдээлэл үйлдэж авалцж байна. Ийм үед бол энэ мөнгө төргийг ялангуяа мөнгө төргийг зарцуулахтай холбоотой гаргасан шийдвэрүүдийг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Тухайлбал одоо сая нийслэлийн одоо хурлын 18 төлөөлөгч улсын төсвийн мөнгөөр Бразилд явж хөлбөмбөг үүсгэх тухай шийдвэр гаргаж байгаа. Энэ бол зөвхөн нэг жишээ байгаа байхгүй. Үүнтэй адилхан олон жишээнүүд байгаа юм байна л. Тэгэхээр ийм шийдвэрийг гаргах нь тэр 7 хоногийн дотор олон нийтэд ил тод болгож байгаа тохиолдол төр бол иймэрхүү одоо төсвөөс зориултын бусаар яг одоо тэр төрийн албан ажлыг гүйцэтгэхтэй холбоотой зарцуулагдчих хэвээр мөнгөд өөр зүйл зарцуулагдахгүй болох ийм нөхцлүүд бол бүрдэх юм байна. Үүн дээр нэмээд зөвхөн одоо мөнгө гаргасан шийдвэрээс гадна одоо томоохон төсөл хөтөлбөрөдтэй холбоотой концессийн гэрээтэй холбоотой асуудлууд бас ил болох хэвээр. Тухайлбал одоо Чингис бондын зарцуулалтыг одоо хүртэл гэрээг нь бол одоо бид нар сөрөг хүчний хувьд бол орж авч чадахгүй байгаа шүү дээ. Энэ бол одоо энэ хууль батлагдсан дунгууд 7 хоногийн дотор ил болох хэвээр. Гэрээтэйгээ шийдвэртэйгээ бүх зүйл. Тийм учраас энэ одоо яг нэг үеийнхэд одоо Монгол улсын төсвийн сахилгыг дэвшлүүлэх ялангуяа өрийн хэмжээ одоо нэлээд их өссөн байгаа үед бол одоо хаагүй санхүүгийн сахилгаатыг сахихад бол зориулагдсан энэ хууль бол одоо чухал үүрэгтэй гэж ойлгож байгаа. Нөгөө талаас төсвийн ерөнхийлөн захирагч нар болон төсвийн менежерүүдийг илүү хариуцлагатай болгож байгаа. Тийм ээ. Яг зориултын дагуу зарцуулж гэнэ үгүй гэдэг дээр нь олон нийт хяналт тавиад эхэлчихэж байгаа байхгүй юу? Үүний дараа. Тийм учраас энэ одоо үнэхээр Монгол улсын өнөөгийн нөхцөл байдалд нийцсэн чухал хуулиа гэж үзэж байгаа. Төсвийн ил тододлын тухай хууль гэдээ бид баталсан. За аймаг орон нутаг өөрсдийнхөө одоо орон нутагт бас төсвийн эрх мэдлийг хуваарлсан үнэтэй холбоотойгоор ил тододлын тухай хууль гэдээ байгаа. Энээс чухам яг юугаар ялгаатай байна гэж. Тэгээд дээрэс нь нэрний тухайд бол маш их шүүмжлэлт байгаа. Ил тод гэдэг юм уу санхүүгийн гэдэг ингээд өөр нэршил байж болохгүй юм уу? Яагаад заавал шилэн данс юм бэ гэдэг дээр ч гэсэндээ зарим танаа намын бүлэгч гэсэндээ энэ дээр бас асуудал тавьж ирсэн шүү. Тэгэхээр яг үнэхээр одоогийн байгаа зэр хуулиудаас юугаараа өөрчлөгдөж байгаа. Юугаараа илүү их ил тод яг тийм үнэхээр шилэн байж чадах вэ? За тэр төрийн байгууллагуудын мэдээллийг ил тод болгох тухай хууль байгаа хуулийн төсөл. Энэ нь юу гэсэн үг вэ? Хүн мэдээллийг авъя гэдээ очивол олгох тухай асуудал байхгүй. Тэгэхээр ихэнх одоо жишээлбэл сая Бразилийн лөө одоо 18 хүн явж хөлбөмбөгдсөн шийдвэрийг бол ихэнх нь мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр зарим шийдвэрийг бол зарим хүмүүсүүд одоо гаргаж чад тэр дороо нуучж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь олон нийт мэдэхгүй мийг хүн очиж асуухаар мэдхгүй мөн асууж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр мэдээлэл дарагдаад тоцроод үлдэх боломжтой. Одоо бол хүн асуусан байна уу, хүссэн байна уу? Шууд шийдвэр гаргаад 7 хоногийн дотор нэг вебсайт болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ил болгох, байгууллагын гадаах самбар дээр шууд ил тавих ийм одоо хууль зүйн хувьд дээр байгуулга үр хүлээчихэж байгаа. Тэр үнийгээ дагаад цаана хариуцлага өгнө гэсэн. Тэгэхээр энэ хоёрын хуулийн ялгаа нь бол хүсвэл өгнө гэсэн байсан бол одоо үнийг шийдвэр гаргаад шууд гаргаж явах хэрэгтэй. Мөнгөн гүйлгээ хийлээ тэр ил тод болгож явах хэрэгтэй. Ийм одоо юу бас учраас энэ нь бол ил тод гэсэн агуулгаараа бол хамгийн одоо амьдрал дээр бодитоогоор хэрэгжих юм боломжтой олон нийт хяналт тавихын боломжийг нь бүрдүүлж байгаа хуулиа гэж үзэж байгаа. Мэдээж үүний цаана яг түрүүн бас үргэлжлэлт асуулт үнэхээр энэ тэр шилэн дотор ямар төрлийн зүйл байна, шилний цаана юу байна гэдгийг бид бол харж чадчихаа. Яг үнэхээр одоо яг энэ хууль гарснаар үнэхээр энэ тэр
гарсан шийдвэр болгон ил болно гэдэг хөшүүргийг яаж хийж байгаа вэ? Хэрвээ одоо юу гэдэг хүн бол ямар нэгэн автомат зүйл биш учраас марцсан, сонсон, яарсан гэдэг юм уу ийм асуудал байгаад энийг марцчихжээ гэдэг асуудал тавил ямар хариуцлага хүлээх вэ гэж. Үнэхээр тэр төсөв хөрөнгөө одоо зарцуулалтаа ил гаргааг өнөхтүүд ямар хариуцлага хүлээх? Одоо жишээлбэл ингээл Чингис Бондын мөнгө гэж ингээл өчнөө хэдэн зуун тэрбум төгрөгийн асуудал энд яригдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг гаргаагүй төлөөх одоо хариуцлага нь одоо бага байх юм бол бас энэ дээр асуудал үүснэ. Ийм учраас тэр таавыг санаж байгаах төсвийн байнгын орон дээр болон улсын хурлын нэгдсэн жуулган дээр одоо энэ шилэн дансны тухай хуулийг хилцэж эхлэх үе, хилцэх хэсгээ шийдвэрлэж явах үед бол хариуцлагын тогтолцоог ойлгомжтой болгоё, ил болгоё. Хариуцлагын тогтолцоог сайжруулъя. Тэгэхгүй бол өчнөө сая төгрөгийн асуулт шийдэж хэдэн мянган төгрөгөөр торгуулаа явуулдаг байвал ихэнх шийдвэрүүд бас ил гарахгүй шүү дээ. Тийм учраас энэ дэр хариуцлагын тогтолцоог нэлээд сайжруулж оруулж өгөө. Зүгээр нэг торох хэмжээний арга хэмжээ бол энэ дэр бол байж болохгүй гэж бид нар үзэж байгаа. Цааш нэрний хувьд өөрөө асуусан шилэн данс уу одоо ямар байх уу гэдэг. Тэгэхээр миний хувьд зүгээр шилэн данс гэдээ хэлж байгаараа илүү оновчтой юм болов уу гэж бодож байгаа. Гой нэр өгч болно л доо ингээд төсвийн ил тод байдлын тухай хууль гэдэг ч юм уу төсвийн байгууллагууд мэдээлэл ил болгох тухай хууль ч гэдэг юм уу санхүүгийн мэдээллийг ил болгох тухай хууль гэдэг нэрлэж болно. Гэхдээ яг гол агуулга нь ерөөсөө л ил тод бай гэдгийг агуулгаар нь шилэн данс гэж хэлчихэд бол буруудахгүй хаа гэж бодож байгаа. Мэдээж манай их хурлын гишүүд дотор бол олон одоо байр суурьтай хүмүүсүүд байгаа. Миний хувийн хувьд бол шилэн данс гэх нь арай илүү хүнд хүрэх юм байна. Яг тэр хуулийн дотор байгаа зүйлээ илүү зөв тодорхойлж байна л гэж үзэж байгаа. Төсөв захин зарцуулагчид мэдээлэлээ хэрвээ захин хуудастай ол захин хуудсандаа байршуулж олон нийтэд хүргэнэ гэж. За өмнө хуулийн буцаах зөвлөлийн төслөөр бол цаасаар хэлээд олон нийтэд хүргэнэ гэж хэлснийг бол одоо цаасаа хэмнэх, за санхүүгийн одоо зарлуудад ханах үүднээс бол захин хэлбэрээр гэж байна. Гэтэл манай улс бол интернетийн сүлжээнд төдийлөн бас холбогдоогүй. За сум баг аймгийн түвшинд бол одоо эргэн болгон захин хуудсанд хандаад авах боломж болцсон мó. За хэрвээ захин хуудасгүй бол яхав одоо тухайн байгууллагынхаа үүдэнд нийт одоо олон нийтэд хэвлэж самбар гаргаад танилцуулна гэд. Тэр болгоныг хүн үзэж явж амжих уу? Эргээд энэ маань үнэхээр иймсээ одоо нэг эргэлцсэн хяналт байж чадах болоо гэж. Би бол болж чадна гэж үзэж байгаа. Одоо бид нар бас дандаа өнөөдрийнхаараа бас бодож болохгүй тийм ээ. Яагаад гэхээр энэ хэвлэл мэдээллийн хэрэгслэл нэлээд хөгжил нь хурцсаж байна. Олон нийт хэвлэл мэдээллийн хэрэгслээс тэр авах мэдээлэл улам хурдан болгож байгаа. Үед бол энэ мөнгөтэй холбоотой шийдвэрүүдийг мөнгөн гүйлгээнүүдийн тухай асуудлуудыг бол одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр тавих хэрэгтэй. Түүнээс гадна цаасаар бас тавих хэрэгтэй. Яагаад гэхээр аль ч сум орон нутагт бай тэнд сөрөг хүчин байж л байна. Тийм ээ? Ер нь бол тэгээд ард иргэд яалаа гэж бодоход сайн мэдэхгүй л сөрөг хүчин бол энэ асуудлуудыг аваад гаргаж тавина шүү дээ. Мөн тухайн одоо асуудал дээр ирэх ашигын одоо хөндөгдсөн хүмүүсүүд бас асуудал гаргаж тавьж болно. Тийм учраас би бол энэ дэр бол мэдээллийг ил болгосон тохиолдолд тэр олон нийтийн хяналт бол олон талаас гарч ирнэ. Улс төрийн намуудын зүгээс орж ирнэ. Тэр компанитаа өрсөлдөж байгаа компани зүгээс орж ирнэ. Эрх ашигт хөндөгдсөн хүмүүсүүд орж ирнэ. Бүгд л орж ирнэ. Тухайлбал нэг хөдөө сумд одоо гэр олох тухай шийдвэр гаргалаа гэж бодоход гэр авч чаддаг хүмүүсүүд бас хяналтал тавина шүү дээ. Чухам хинт нь олгож гэнэ олохдохгүй байна гэдгийг харна. Хэн нь одоо тэтгэмж авч байна, хэн тусламж авч байна гэдэг нь энэ мэдээллүүд нь гарна. Тийм учраас энэ мэдээлэл олон нийтэд бол ил болно. Хэрэг бол хүмүүс бол энэ гаргаад мэдээллийг гаргаад эхлэхэд бол энэ угаасаа манай монголчуудын тал дээр асуудлыг бол сайн судалж тавьж чадсан шүү дээ. Өнөөс хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн байна. Асуудал үүсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллийг тэр дор нь олоод аваад тавина шүү дээ. Тийм учраас энд бол олон нийтийн хяналтыг бол яг агуулгаар нь хэрэгжүүлэх боломжийг бол энэ хууль олгож өгч байна. Мэдээж бас хүрч чадахгүй байх юм хэсэг бол байх л баг. Гэтэ нэг бол бүрэн хамруулах тал дээр л анхаарч ажиллана да. Хэрвээ одоо унсан гэдэг юм уу? Унсан төсөл хэрвээ хилцэгдээд за засвараа ороод гэдэг юм уу? Одоо энэ хуулийн дээр өөрчлөлт орсон юм хилцүүлгийн шатанд өөрчлөлтөд ингээд энэ хууль явсан бол үнэхээр одоо нийслэлийн хөрөнгөөр Бразил руу явсан нөхдүүд явахгүй байх боломж болцоо байсан болоо гэдэг дээр та ямар байр суурьтай байна? Би бол шууд тэгж бодож байгаа. Яагаад гэхээр энэ мэдээллүүд ил тод болоод эхлэн шүү дээ. Олон нийт хэвлэл мэдээлэл гаргаад эхлэхэд үгүй ядахтаа тэр Бразил юу гэж хүсэл тавьсан хүмүүс чинь нийчээд хэлж чадахгүй шүү дээ. Тэр чинь дандаа л арт түмний сонгоцсон хүмүүс л шүү дээ. Тэгэхээр энэ мэдээлэл ил бол тод болно гэдэг нь энэ төсвийн хөрөнгийн буруу зүйлд
зарцуулахаас сэргийлж байгаа. Энэ мэдээлэл гарсан бол олон газар улсын төсвийн хөрөнгө, татвар төлөгчдийн хөрөнгө бол хэмнэгдэнэ гэдэгт бол огтхон хэрэгэлцэхгүй байна. Таны ажил амжилттай. За баярлалаа. Ээлжлээ зүй сонгоо үзэж байгаа үзэгч та бүхэн талархъя. Та бүхэн ээлжийн хөтөлбөрийн мэдээний өрөөтэй үргэлжлүүлээд хамт байгаарай.